За цахим сургууль, мэдлэг сургуулийг бид нэр байгуулсан. За энэ бол Монгол улсын хэмжээнд үндэсний хэмжээнд байгуулагдж байгаа хамгийн олон хүүхэдтэй ийм сургууль. Өнөөдөр 10,047 10,407 хүүхэд өнөөдөр энэ сургуулиар одоо суралцж байна. За тэгэхээр 21 аймаг 9 дүүрэг 499 одоо сургуулийн хүүхдүүд одоо өнөөдөр энэ мэдлэг сургуульд өнөөдөр сурж байна. За энэ мэдлэг сургуулийн онцлог нь өнөөдөр юу байв гэхээр хүүхэд өнөөдөр хаана амьдарч хаана сурж байгаас үл шалтгаалаад Монголын хамгийн сайн багш нараар одоо хичээл залах энэ боломжуудыг бид нар олгож байна гэсэн. За тэгэхээр асуудал яг юунд байгаа вэ гэхээр одоо хөдөө орон нутагт байгаа цөөн хүүхд суралцдаг, цөөн багштай одоо энэ сургуулиуд дээр хүүхдийн 10 дугаар ангид орохдоо сонгон хичээлээ сонгодог. За ингээ хичээлээ сонгохоор сонгоны бүлэг хамгийн багадаа 15-аас 20 хүүхэдтэй бүлэг бүрдэх ийм нөхцөл байдал байдаг учраас тэр болгон одоо сумууд дээр хүүхд зөөнтэй багш зөөнтэй сургуулиуд дээр сонгоны бүлэг байгуулагдаж чаддгүй учраас хүүхэд өөрийнхөө дуртай хичээлээ сонгож өөрийгөө одоо бэлтгэж яасан шалгалтаа өгж өөрийнхөө дуртай мэргэжлээ сурах энэ болцыг хомсдол байсан. Их одоо оюутай байсан. Асуудалтай байсан. Тэгэхээр энийг шийдэж байгаа хамгийн том шийдэл бол энэ мэдлэг сургууль. Тийм учраас өнөөдөр сонгоны бүлэг бүрдээгүй 499 одоо сургуулийн 10,407 хүүхэд бол өөрийнхөө одоо сонгосон мэргэжлээ сонгож, хичээлээ сонгож одоо ингээд энэ мэдлэг сургууль дээр хамрагдаж байна. За өнөөдрийн байдлаар бол 10 дугаар ангийн хүүхдүүд хамрагдаж байгаа. Энэ намрын бид нэр 9 сарын 1-нд 11, 12 дугаар ангийн хүүхдүүдийг Монгол улс даяар одоо хамруулах энэ боломжуудыг олгож байгаа. Хүүхэд бүрт одоо тэгш хамран сурах одоо энэ боломжуудыг олгож байгаа юм шийдэл юм аа гэдгийг бас онцлог хэлье гэж бодож байна.